сайн цанаа хүмүүс төсөө таавал дахин идэрэг амаа хоног админч жаа. Таавал зөвсдгийг сонирхтой шинэ нэвтрүүлгийг таавал анхны дугаараар хүргэх бэл болоод байна. Бидний нэвтрүүлэгт гэр бүл яриа олон жил хамтдаа амьдсан. Олон жилийн хайр дундууж амьдарч байгаа хоёр гэр бүл орцгоор бидний болгох хүрэлцэн ирээд байна. Ингээ та бүхний өмнө энэ гэр бүлүүдийн эхнэрүүдийг дөрүүлж нэвтрүүлэгтэй тавьж таатай байна. Ингээ та бүхний өмнө ариун модын эхнэр Баццыг урьж байна. Ариун модын эхнэр Баццыг Сарано таны хүрцээс таалагдана гэдэг. Рекомендацийг та бүхний өмнө одоо Хавгсангийн эхнэр Хөрцгийг тайлбарлаж байна. Тэгээ сайн хүмүүсчүүд манай нэвтрүүлэгт орцоор хүрсэн байна. Ямар учраас нөхрүүдээс төрүүлж энэ өсгөөчүүдийг нэвтрүүлэх юмтай өрсөн одоо найлбарлая. Та бүхэн эрд нөхрүүдтэй хажуудтай байхгүй байхад сэтгэл дотор нөхрүүдийн юу гэж үнэлж өгч явдаг. Хэрхэн сэтгэл дотроо дээж явдаг талаар сэтгэл дээд сонсч мэдсэн. Ингээд та нөхрийн талаар юу гэж боддог вэ бид хэлэхгүй юу? Үгүй яах вэ? Манай нөхрүүд яг зөв жирийн Монгол залуутай хайхадад яриад нэг конгресс гисраад байгаа байхгүй. Тэгээ би өдөртөө ер нь өөрийгөө бодоод ойлгохгүй юм. Тийм залуу юуг нь удаад суудсан. Яагаад тоосноо би өөрөөсөө хариу 15 жил хариуг нэрээ олж чадсан өнөөдрийг хүрлээ. Анхаар дэсээ баярлаа. Баярлалаа. Очтрамсгүй та нөхрийн талаар ямар сэтгэлтэй явдаг талаар бид нийлж ярихгүй юу? Миний нөхөр бол гүндөөгүй сайхан Монгол ирв. Монголчууд мориндаа хайртай байдаг. Би яг тэр шиг нөхөртэй хайртай. Миний нөхөр мороор ирэх юм бол ононгийн хэр шиг номхон. Игтэйний бай хадим шиг хурдан. Сэрэн хорын хээр азрах шиг баяа. Би тэрийг морьтой суудсан юм болов уу гэж бодлоо. Би зүгс юм аа. Тийм ээ, тийм үнээр гоё төсөөл зүгээр байна. Уучлаарай энэ бүсгүй нөхрийгөө морьтой зүйрлсэн. Би нэг нөхрийгөө машинтай зүйрлчмээр явчихсан бодогдээ. Болсгүй яах вэ? Бодно ч тийм. Муу бодохгүй ч тийм. Юугаа бодох вэ? Тэгээд манай нөхрүүд яг зүйрлэх юм бол нэг герман машин шиг айдуу зөөлөн, япон машин шиг бүх бат, орос машин шиг төвчээртэй бөлгөө. Хэрвээ та нөхрийнхөө ямар нэгэн машины маркаар төсөөлийг бол ямар машины маркаар төсөөлж Юу байна? та ГАЗ 2410 бөлгөө. За баярлалаа. Рекомендацтэй энэ сайт өсгөөчүүдийн гэр нөхрүүдийг одоо та бүхний өмнө уус гаргаж ирэх бэлэн боллоо. Ингээд гүрцэцгийн нөхөр тавсрын тайлбар авч байна. Та бидний нөхрүүд татаа барьлаа. Часта хай чинь хай нөхрүүд яв сайн зодын юм шиг болгоо өмсчихээ. Энэ маргаага аваа ичээр би чамаас намхан болж харагдах гэдэг юм. Наа магаан дайхаа яасан бэ? Би магаатайгаа байж юм. Чи магаан дайхаа яасан бэ? Зүгээр би энэс тэрэг харав. Сайн байна. Нэвтрүүлэгт оролцож байгаа баярлалаа. Баярлалаа. Ингээд та бүхний өмнө рекомендацтай одоо Баццгийн нөхөр ариун модыг урьж байна. Баццгийн нөхөр ариун мод. Чамсаа жигтэй бичдэг байж та. Юу болох вэ? Хаараас. За. За их мэдээлэлтэй ингээд нэвтрүүлэг маань их юу болоод байна хөөш гэдэг. Чи босоо очоо наа хүн чи ихтер чи юм уу сандал чи юм уу? За босоо. Чимэрээ. Ихтэй ээж тийм аа. Манай гэр бүл эднийхтэй өсөлтгөр. Тийм ээ, танаа хоёр гэр бүл хоорондоо өсөлтөг учраас та. Эхнэр найзтай өсөлтгөр. Хараад байна. Абгана би ямар сон яах вэ? Яах вэ?
аваар одоо хайсан 60 чи сонио. 자, 길부터 다음다 배우는 거 다음부터 봅시다. 자, 하나 이렇게 zastzen шагааш бүгэн шүү. За, тайлбараа. За, тайлбараа. За, уучлаарай. Аттаа засtzen шагааш шүү. Орно ингэж өсөхгүй шүү бүгдээрээ. За, их хүмүүстээ ингээд нэвтрүүлэг маань их бэлэн боллоо. Энэ сайн осууд маань нэвтрүүлэг орцгоор хүлцэн ирсэн байна. Ингээд та бүхнээс нэг зүйлийг хүсэж байна. Энэ олон жилийн ардаа өнгөрөөсөн энэ олон жилийн амьдралаа зогтаад болсон осууд маань анх яаж танилцсан бэ гэдэг бид маш сонирхолтой байна. Ингээд та бүхэн анх танилцсан түүхээсээ бид дэлгэхгүй юу? Танаа гэрээс их гэж бодож байна. ингэ танилцсан. танилцсан. Бэн нэг тэдэд марцад энэ хомбилтны киноны бидэд авчих байна хүмүүсээ. Бидэд байна. 3 төгрөгтэй. За яаж юм шууд 2 цаг ороод үтчих юм уу? Баяр тацаг үгүй. 9 цагийн кино шүү дээ. Цагийн кино. Тий. Нэг явах. 10 өнгөрөө баг 11-ээс дууссан шүү дээ. Яа манай гэр айгүй хоч. Хаана таныг Учир усаа тийм бол юм уу? Одоо тэр яах вэ? таны хайр байх. Яна. Танаа томчхоо. Манай доо. За тэр үтгдээ. Яа да би нэг жирэмсэн баг гэдэг. Энэ ихтер ямар дуртай танилцаа вэ? За, ингээд танаа гэр бүлийг өрч байна. Яа чамаагийн зовсон жаргал өндөр очиж явна даа бид. Бид хоёр цаадar жүжигүүдэд сууж байлаа. Бид хоёр ч яг би жүжигүүдэд сууж байхгүй. Тожоож аваад гэх. Гоочлаараа цаадаа та надад сонин зодын юм шиг маргааг авчихгүй би жүжиг үзмээр чиний одоо хамгийн гоё хэсэгтэй явж байгаа. Хаашаа би жүжиг үзмээр байна гэдэг чинь яаж түүш ийм гоё жүжиг байсан юм уу? Яана дөрөвнөөс хойш маргаа юм зодын хэсэг маргаа. Тэр маргааг авчаач би энэ маргаагаас хизээч чадахгүй. Бодож яарч шал өөр зам гарч ирэх. Тэнд манай их цагтын байна. Тэр манай хэзээ тайлдаггүй юу? Хизээч тайлдаггүй. Яна саваагүй ч гэмээр нэг юм асууч. Та хайртай бүсгүйтэй юм багтаж гисэн магаа тайлдахгүй юу? Тайлдахгүй. Үсэх юмсан. Баярлалаа. Үнэхээр сайн болсон байна. Энэ аваад баганаас нэгэж танилцсан байна. За, тэгэхээр нэвтрүүлэг маань өргөжж байна. Одоо ингээд энэ гэр бүлийн хосуудыг бид шалгах учиртай байна. Тэгэхээр та бүхэн нэг даалгаврыг өгж бодож байна. Та бүхний хэн нэгэн ямар нэгэн үйлдэл хийх ёстой. Энэхүү үйлдэлийг хэн нэгэн бас хариу үйлдэлээр ойлгосны эцэст хариу үйлдэл үзүүлэх ёстой. Үүнийг ойлгосны эцэст эсрэг нөгөөд дахин нэг үйлдэл хийх ёстой. Ингээд хэрхэн ойлгосон бай дараа хоорондоо ярилцсан. Ингээд танаагийн үлээс хийх гэж бодож байна. Юу яах вэ? Үйлдэл хийх юм бол манай хүн нэг нүдэн жоо өвчөөд байгаамаа. Одоо гайгүй юу гэж Харахгүй. Харах муу байгаа. Ойлгоно шийдчих бол бодоод өгдөө. миний ойлгоно саарай. Хариу үйлдэлээ сайн тодорхой хийгээрэй. За, ингээд их хийх. Бас сонирхолтой нөхөр нэг хуруугаа цацсан үйлдэл гэж байна. Хариу нэгт 2 хуруугаа цацсан. Хариу нөхөр 3 хуруугаа цацсан. Хариу нэгт Яаж Бүчи яаж юм бэ чи? Бүчи ийм сайн тэгтэр гарч ирсэн. Чи юу гэж бодсон? юу дөрөж байгаа. Чи зургаа гацаад гоочтой. Тэгээ. Тэгээ чи надад аюулгүй дөрөж байгаа. Юу шиг? Ганц нүдээр ганц шагаа, гайгүй нүдээр тэмдэж байгаа гэж байна. Би 2 руугаа гацаад өгсөн. Чи намайг 2 нүдтэй хадаад суугаад үсттэй. Чи 3 руугаа гацаад өгч байгаа байхгүй юу? Чи битэр нийтэд 3 ч. Ямар муухайгаар ойлгох юм бэ? Тэгж ойлгож үзсэн. Би ингэсэн баггүй. Хоёулаа нэг дэлхий дээр амьдарч байгаа шүү гэсэн. Авгаа минутаас 2 биений жаргал идэлж байгаа шүү гэсэн. Тэгэхээр би 3 дахь өдөр шуудан гар нутаг буцсан шүү гэсэн. Өөр юу хийсэн юм бэ? Би яаж ойлгох юм бэ? 3 дахь явгал хоёулаас гэж харж ирсэн бидтэй. энэ ч ямар сонир нарийн ширээ юм ярилцчих юм бэ. За, ингээд танаагийн үлийг өрч байна. За. Миний хайцаа анхааралтай хараарай. Харж байна. Нэгцгээ бас сонирхолтой нөхөр хараа цангацснаа үйл явдал гэж байна. Хариу нэг гараар цангатаа. Хариу нөхөр улам хүчтэйгээр гараа цангатлаа. Хариу нэгтэр тогоод шагатраа хоёр цангатлаа. Нэг нэр яаж юм дөрөв чадж байна. Өчигдөр энэ намайг ингэж байгаа байхгүй юу? Дэмиш юу гэж байгаа байхгүй юу? Би тэгэхээр амьд хүмүүстээ өөдөөс дэмиш юу гэсэн байхгүй юу? Энэ намайг бүр хүчтэй дэмиш юу гэхээр хүнийг нэг л удаа дэмиш юу гэвэл болоо юм шүү дэнгээ гэсэн байхгүй юу? Та тэгж ойлгох гэсэн үү? Яа да гэдэгтэй манай аваа хуруугаар ойлгож. Би уул ингэсэн байхгүй юу? Харин нэ хоёулаа атгсан гар шиг эвдээ найртай амьдрын шүү гэсэн. Бид чи юу гэсэн хариуд нь тэр яа миний хань өргөж чинь атгсан гар шиг энэ найртай явъя гэсэн. Тэг би хэлсэн.
Ямар ч хүн тийчүүд тохиолдсон соёлоо улам эднээ явна шүү гэж гараа өгсөн. Тэгсэн чи юу гэсэн? Тэрж амьдрахад найзынх нь ухаан өгөхгүй гэсэн. Тэгээд одоо би энэ гэрийн өрхийн зэрэггээд явж байгаа. Тийшээ тэр нь ухаан өгсөн гэсэн. За машиг бол ястаа ойлгохгүй байна. Тэгэхэд үснийг өнөөдөр маань өгүүлж байна. Энэ хосууд маань ямар ч байсан биеийнхаа үүргийг ойлгож биеийнхаа мэдэрч чадлаа. Тэр олон жил амьдсан хосууд гэдэг ийм л байдаг шүү дээ. Ингээд энэ гэрүүнийхаа дараагийн үе шатад үзэгч таахны тусцаа бид хэрэгтэй боллоо. Тэгэхээр үзэгчдийн дундаас бид нэг гэрүүнийг харж би зорж байна. Аавын найзын үржих гэдэг. Бүрсрэ бүжээ. За таны хайстайгаа дурж байна. За Тэгэхэд үстэйгээд үзэгч маань энэ гэр бүлийн тосуудад яаж босдохыг гэдгийг талаар та бүхэн одоо багсрыг тайлбар өгнө. Тэгэхээр 하나라도 지어가시 왔다라. Өвлийн стан шүү. хахууд өгөхгүй хахууд авахгүй шүү. 알았어. За дараа гэр бүл цааш ямар төрөд байж байгаа байхгүй юу? Ингээ манай залуучууд найдаж хэвчээ өсч байна. За та микрофон өгчихгүй. Өсгөчүүд идэлтэй байж байгаа. Энэ яагаад байгаа манай нөхрийн бүжүүр Хич орны дараа тайлбарлах болно. ямар дэвт ямар шалгал гайхаа миний ханаа. За та харж байгаа бах. Гэр бүлийн нэг гишүүний гүзүү гол судлаатай байна. Би танаас 3 асуулт асуух ёстой. Энэ асуулт хэрвээ та 100 хариулт аваас энэ гэр бүл аврагдахчтай. Харин та 3 хариулт аваас 7 жил бодитгээр хичээсэн манай хоёр залуу 360 орны хүчээр гүзүүний овсны хоёр бас татгуулж байна. Тэр хайр гэдэг надад нэг муу ширдэг цэц залуугаар бэлэнсэд үгүй. Чи юу ч удаагүй хахад яаж юу ч муу ярив. Нэг аймаг бодогдоод байна. За ингээ та билнэ үү? Би ч яг бэлэн байна. За бүжиг билнэ үү? За бид бол ихэцгээ. Бүжээ би чамд итгэж байна бүжээ. Асуулт номер 1. Та Монголын утгатай үндэслэгч ташчулж байгаа хэсэгдүүлж байгаа мэдгүй. Юу нь бол гадарч байгаа гэж байгаа тийм. Оо за. Юу нэг гэж байна. Ой чи зүгээр энэ дараа асуу гэж хэлж байгаа асуу биш тийм. Мэдгүй гэсэн мэднэ гэсэн дээр чинь асуу. Тийм хариулт гэж юу гэдэг вэ? Мэдгүй гэхдээ мэднийг хариулт гэж юу гэдэг. Стайр байдаг стресс. Одоо асуулт номер 1. Тайван асуулт байгаа. Монголын утгатай үндэслэгч Дашторчийн нацагт орж байна. 1933 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 49 минутанд юу идсэн бэ? Юу идсэн бэ? Ямар сонио асууж байна? Хариултыг сонсъё. Энэ ч одоо хэцүү асуултаар бүжээ ямар нэг юм дээр урд дээр шийдэж. Модатаа ороо. Бах оо тоош таа бүжээ энэ ч нацагт орж гэрман төлсөн зараац гэж. Зараац. Хариултыг сонсъё. 5 Өчигдөр 4 Хариулт 3 Бати! Софи! Яна яаж юм нөгөө. За та харж байгаа. Асуултаа маш хичээж хариулахгүй ийм байдалд орж байна. Юу яа, хоёр дахь асуулт би хариулъя. Та зөвшөөрч байна уу? За хоёр асуултыг ихнээс тавь. Та Яна тавь. би мөрөө хариулсан би. Ингээд зөвхөн хоёр дахь асуулт. Нар хаанаас манддаг вэ? Оо за. Яа, аюу амгаас асуулт. Нар баруунаас манддаг юм аа. Хариулт 3 Бати! Яна бодож Софи! чи ямар аймаг юм бэ? Хоол чадахгүй юм байна. Чи өглөө цааныхаа дэжиг нард өрдөг байсан бол нар хаанаас мандгийг мэдлэг байсан юм да. Чи чигсэндээ айгэр ийжс гайтаа дараа шууд ирдэг байсан бол би нар хаанаас мандгийг мэдэж болохгүйсэн. Би чамд шимжингөө өдөр жонхондоо зогсдог. Би нарыг би сарыг хаанаас мандгийг би мэдэн заяа. Чи энэ өөрөөр ирдэг байхгүй. Би тэгээ өөрөөр унтаад нэг сэргэд нар баруун би тэгээ нар баруунаас мандгийг махад байхгүй. Маш харамсалтай байна. Буруу. Буруу. Нар хаанаас хойноос манддаг юм аа. Ууштай зүүн талаас манддаг. Яна өстө мэдвэштэй юм биш үү? Тэгээд гол асуултыг тавь. Юу? Энэ ихтэйгээс чухал Бүжээс Манай тавь. апаас юу ч асуугаад хэлэхгүй шүү. За болоо. За бүжээс хойш бүжээ. Арч би шүү бүжээ. Гол асуулт. Хойш. Монголчууд мөсөн дээр мөнгөн юу гэдэг вэ? Аян зүрхээ! Баярлалаа.
баярлалаа. За ингээд хоёулаа нэг тэгэхээр бүлийг амьдралыг цааш өргөж шүү. Тэгэхээр амьд номдоо шүү дээ. Ингээд хоёр дахь бүлийг авч зэг шийдсэн. Ингээд хоёр дахь бүлийг өргөж байна. Дотоос нацагт орж. Дашд орж. Өстөр мөнгө Их амархан юм асуугаад шүү дээ. Ой наад асуулт гэж одоо тавихгүй. Наад асуулт гэж одоо тавихгүй. Тэндүүжгээ тавина. 10 сарын 20-нд ямар хол бэ? Наад асуулт гэж тавихгүй шүү дээ. За тав гагаал амбуу бидний мэдгсийн самрын гадуур танаа гэр бүлийн хин нэг нь оргож уртай. Бид бүжигээс асуулт тавина. Асуулт тавиад хэрвээ буруу хариулт аваас бид 220 поинтоос эхлэн тог зохиолгож уртай. Ингээд тав хүн сонголтоо байна уу? За би орё. Тогч хоног яах би орч. Орой зоохгүй шүү дээ. За хүн ороо. Би яах чи хатраа юм чаа. За ингээд нэвтрүүлэг жиргэг хэлж байгаа. Тав хүн дэцс бол асуултыг тавьж өгье. Асуулт номер 1. Улаанбаатар хотын Хоссын мартын нэрмжид 10 жилийн 52 дугаар сургуульд 1973-аас 1977 оны хүртэл ажиллаж байсан жижигчүүрийн нэрийг хэлнэ. Яаж мэдхий юм бэ? Нацагтарч. Та юу яриад байгаа вэ? Нацагтарч хөөж нацагтарч хинчээ. Дашторч. Та юу яриад байгаа вэ? Дашнацаг. Юу яриад байгаа вэ? Дашнацаг. Аюулгүй сонсъё тав. Өөрөө 2 1 хариулт буруу 220 байт. Яаж юм? Шийднээсээ зохиолч байна шүү. Айвар. Ой. Яана. За одоо ингээд хоёр асуудлыг уламжлалсаар ихнээс тавьж бодож байна. Та бид нөө. Харин би Дараагийн амьдс. за шүү. Нацагтарч. Дашторч. Та яагаад гэвэл энэ асуудлыг тавихгүй шүү дээ. Өстөр мөнгө. Хоёр дахь асуулт Монгол шууд аман дорогтой алтан шумал мэд. Амнаас гарахтаа арслан барс мэд гэж юуг нэрлэдэг вэ? Яа, мань миний гэрт хэрэгэлдэг юм. О манай байна. Би хэрэгэлдэг штэ. Кичи. Хариулт буруу 380 байт. Яна. Өтөөч. Айвар зөвсөн шүү. Харин тийм яагаад ч юм бэ? Чи өөрөө манай байдаг гэсэн шүү. Кичи. Харигчтай гэж альчуур гинчиж. Чи өөрөө харин. За нэвтрүүлэг дуусгаад байгаа нэг таавхан самрын автор дахин орно уу? Дахиад тоглож байгаа юм уу? Тийм ээ одоо хариулт буруу байх юм бол бид 1000 баатар зогсож байна. Чоо. Би Чоо. яг нэг чухалснаа чи аваа. Тос. Би чиний төлөө орлоо шүү. За. Яна үс болно. Тэгвэл ингээд хэрвээ бүжээ асуулт буруу хариулт аваас 1000 баатар зогсоод энэ төгөлд хүн шууд үн суулдаг үлээ. Ой, бууч миний нөхөр бидний үс болдорой. Ичээгээр заяа. Их амархан юм. Асар гацчихсан. Ингээд 3 дахь асуулт. Монголчууд хүн ахтай дээр юутай гэдэг вэ? Захтай зүрхээ. Ингээд бидний гүрэн манай гимнүүд маань өнөөс ихээс туссан бүжээтэй дахин баярлалаа гэж хэлгээд тэдний гадуур өгнө. Ингээд томцсон гимнүүд яаж болчихвэ? Бүжээтэй хамгийн сайн хүмүүсийг хүсгэрэй. Дахин баярлалаа. Суултаа болчихсон. Баярлалаа. Энэ бүргэж биендээ үнэнч хараад билэгдэж яваа. Баадмын шиг хамгийн сайн бүхний үсэг гэрэж байна.